Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Элт баасан гарагийн мэд хүргэе. Элт баасан гарагийн мэд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Өнөөдөр бол 2025 оны 4 сарын 18-ны баасан гараг байна. Тэгэхээр Good Friday гэж бол ярьдаг энэхүү баасан гараг бол Есүс Христийн дагалмайгаар хадагдан алгацсан гэдгээр хүмүүсийн сэтгэлд дорсдог. Тэр бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг одоо дорсон санах маш их үнцэнтэй чухал өдөр байгаа. Тийм учраас өнөөдрийг бүгдээрээ талархалд болоод Бурхны хайрыг одоо санаанд орсоход илүү их өстөгөө заруулъя гэсэн тийм уриалга бол байгаа шүү. Тийм бидний эзэн Есүс Христэд дийлж чадахгүй айдас гэж үг. Итгэж чадахгүй амин гэж байхгүй. Бидний төлөө үхлийг ялж дахин амьсан Бурхны хүчийг ямар ч харахгүй дийлж чадахгүй. Бидний Бурханд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Эзэн бидний төлөө юу хийснийг энэ өдөр бүгдээрээ санацгаая. Бурхан биднийг аврахаар цорын ганц хүүгээ өгсөн билээ. Түүний цусаар бид аврагдсан. Бурхан бидэнд ямар их хайртайг миний төлөө юу хийснийг мөн санацгаая. Бурханаас мөнхөд тусгаарлагдах байсан байдлаас биднийг аварсанд баярлалаа хэмээн та Иесус Христ Бурханд талархан та хэлээрэй. Өнөөдөр таны золиосын талаар дахин нэг эргцүүлэн бодоход минь туслаач. Алдрыг авах зохистой танд алдар Магдалийг энэ өглөө хамтдаа эзний өмнө ирж өргөцгөөе. Төрлөختний хавраж амаар өглөө хоцаар нэг шиж нар бүди цагаал мэдэр түүний цас биесэн нураслаа бидний бүх хараалыг түнд тогч Хатхуурхан байна бидний амь
할렐루야 비도리 할렐루야 야선디슨 호라 비도리 할렐루야 비도리 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 할렐루야 비도리 할렐루야 야선디슨 호라 Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Лук 24-р бүлгийн 2-3 дахь ишлэгийг хамт харна. Булчнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч эзэн Есүсийн тогтцыг олсонгүй гэдэг ишлээ. Амен. 2004 онд Христийн зовлон гэдэг киног одоо Холливуудын найруулагч Мел Гибсон хийсэн. Тэгээ Мел Гибсон хийх үедээ тэр насан туршдаа ийм кино хийхийг хүсдэг байсан гэдгээ бол нэгдүгээр тал хийсэн. Хоёрдугаарт хүмүүс ер нь яг Христийн өөрийнх нь төлөө амссан зовлонг үргэлж нөгөө кино шиг ингээд нэг юм киноны амар хэсгийг гүлгээд өнгөрүүлчихдэг шүү дээ, тэ. Яг нэг амар хэсэг гарангуут нь ингээд сарниулаад байдаг шүү дээ, тэ. Яг тийм байдлаар хандаад байгаа учраас хэдийгээр кино урлаг боловч огт тихгүйгээр харин ч бүр Есүсийн яг хүндрэлтийн төлөө загалмааг үүрсэн. Яг тэр зовлон гэлсэн сүүлийн 12 цагийг маш бодтойгоор яг тэр нөгөө Библиэр бичигдсэн зовсон гэдэг байгаа, тэ. Зовлон үүрсэн гэдэг байгаа, Есүсийг зовоосон гэдэг байгаа, тэ, дашуурцсан гэдэг байгаа, загалмаа өөрүүлсэн гэдэг байгаа, загалмаа дээр хатсан гэдэг байгаа, Есүс цангасан гэдэг байгаа, бас Есүсийг гүжирсэн, гүтгсэн, доромжилсан, тэ, түүнийг одоо үл хүндэтгсэн гэдэг байгаа, түүнээс урвсан гэдэг байгаа, эдгээр бүхий л одоо зүйлүүдийг яг 12 цагийн дотор болсон гэдгийг судалгаагаар ерөнхийдөө судалж аваад хийсэн ба. Өнөөдрийн ишлэлээр бид одоо уншиж штэ. Булчнаас хадыг зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч эзэн Есүсийн тогтцыг олсонгүй гэж хэлсэн. Ингээд Есүс загалмаа дээр хадагдан алагдаад
Тэр яг нас барах хүртэл загалмаа дээр бол 6 цаг. Тэгээд баригдаад зовж өдөрж байгаа тэр орой нар жаргаснаас хойштой өглөө мандах тэгээ шүүх мөх гэдэг ингээд бүх зүйл болтол Есүс тэр 10 хэдэн цагийн турш түүний эдэлсэн тэр хүндхэцүү байдлыг бид нэр Христийн зовлон киноос бол үзэх бол боломжтой. Гэхдээ л нэг зүйлийг бид нэр ойлгож авах хэрэгтэй байна. Бид нэр тэр үдсэж байгаагаа ийм болсон байх гэж бодож болохгүй. Тэр үдсэж байгаагаа бид нар өөрсөддөө хамаатай болохгүй тэр киног үзсний одоо хэрэг бол гарахгүй. Хэрэв бид нар бас нэг зүйлийг бид нар ойлгож авах хэрэгтэй юм хэрэг тэр болж өнгөрсөн үйл явдал одоо танд хамаатай гэж. Бид нар ингээд цогттой иж киног ч юм уу эсвэл одоо гэдгийг Уильям Волс киног ч юм уу те ингээд янз бүрийн дээр үеийн ингээд кинонуудыг харахтаа тэндээс сургамжуудыг авдаг бол Мел Гибсний шиг тийм одоо Христийн талаарх кинонуудаас бид нар Христ бидний төлөө яг одоогийн бидний амьдарч байгаа амьдрал болон кино үзэж байгаа таны төлөө бас одоо энэ Германы шүдрэг сонсож байгаа таны төлөө юу хийсэн бэ гэдгийг өөр дээрээ тусгаж авч эзний өмнө өөрийгөө даруу болгох өөрийгөө илүү их ойлгож мэдэж Библийг илүү их уншиж ирж хайж Библийн дотроос үнэхээр өөртөө хамаатай байгаа өөрийн чинь одоо сануулж байгаа өөрийн чинь одоо өөрчлөхийг хүсэж байгаа тэдгээр үйл явдлуудыг өөртөө хамаатай бол сонсох тухай. Тийм учраас Евдэчд Понти Пилат дээр очиод булшийг манаж өгөхийг хүссэн баг. Есүсийн булшийг манадаг. Понти Пилат яах гээд байгаа юм бэ? Та нар тэр хүнийг гүжирдэж надад өгсөн. Тэгээд би тэр хүнийг Ромын хуулиар шүүгээд үзтэл гимгүү байсан. Тэгээд та нар Ромын хуулиар гимгүү болохоор танаа хааныг шүүхийн багшин чи буцаагаад над руу явуулсан байсан. Тэгээд би тэр хүнийтэй ярилцаж үтсэн. Ярилцаж үтээд бас болоогүй. Буруу зүйл байгаагүй. Тэр хүнд Ромын эзэнт гүрний эсрэг юм байгаагүй. Тийм учраас тэр хүнийг тааслах, яллах энэ бүх зүйлүүд нь та нар ямар нэгэн ашиг сонирхлоос болж энэ бүхнийг хийж байгаа гэдгийг би мэдсэн. Тэгээ тэр хүний чинь загалмаа дээр цовдлж алаад одоо ингэж оршуулчлаа. Би тэр хүнд одоо шин Ариматын Йосеф гэдэг хүн Есүсийг насрсны дараа хурж ирээд Есүсийн шарилыг аваад өөрийнхөө болсонд оршуулж болох уу гэхэд Понти Пилат зөвшөөрсөн нь айгүй сонир. Яагаад тэгэхээр доотлон 3 хоног дээдлэн бүтэн сарын турш загалмай дээр байлгадаг байхгүй. Яг тэгэхээр зарим хүн 6-нд Есүс бол ер нь 6 цаг гэдэг бол их хурдан нас орсон байхгүй юу? Есүсийн хурдан нас орсон шалтгаан бол мэдээж түүний одоо загалмай дээр хадагдахаас өмнө амссан тэрх зовлон байсан. Угаасаа загалмайн зовлон гэдэг чинь өөрөө 9 ирүү шиг л аимшигтай зүйл байхгүй юу? Тиймээс загалмай дээр цовдлох гэж байгаа хүнээ ромчууд албаар ингэж тийм тэгж их додож модлгүйгээр байлгаж байгаа цовдлдог гэсэн. Тэгээд удаан хугацааны туршид орчлаа болдог гэсэн. Тиймээс Есүс Христийг асар их додож гимтээж ингээд загалмай дээр ингээд цовдлсон учраас Понти Пилат Есүсийг насрангууд хурж ирээд Есүс насарсан гэж хэлэхэд зуутын дараагаас асууж байгаа шин. Тийм үү? Насарсан уу? Тийм ээ, Есүс насарсан. За тэгвэл үгүй гэж. Яагаад өгч байгаа? Яагаад гэх юм бол тэр Есүст арай өөр хандж ирсэн гэдгийг л харуулж байгаа ромчууд. Тэгэхээр бид нар юм хийж байгаа хүмүүсийг ингээд хийсэн муу зүйлээр нь хүнийг тэр чигээр нь муу гэж бодгол хэцүү болж байгаа. Тухайн Ромын нийгэм бол мэдээж аимшигтай бүртэй нийгэм байсан боловч яг Понти Пилат ахирч өөрөө бол маш харгас хүн байсан боловч Есүстэй холбоотой зүйл дээр бол Понти Пилат бол яг өөрийнхөө хандсан. Гимгүү үнийг та нар надад адлууллаа. Та нарын миний би бол хүмүүнийг алхаас олныг айгаад би алаагүй гэдэг байхгүй. Гэхдээ энэ хүн бол арай л гимгүү юм байна. Ингээд гараа угаагаад энэ гимгүү үний бас над дээр биш шүү. Та нар дээр шүү гэж еврейчүүд. Тэгээд бид нар дээр гээд. Тэгээ өөрсөд дээрээ тэр буруутгалыг авч байгаа. Бурхан хүнийг сонсож байгаа. За ингээд Есүсийг загалмай дээр бол цовдлсны дараа насарсныхын дараа булшинд оршуулсны дараа нөгөө хүмүүсийн үржээр дахиад Есүсийн булшийг манадаг. Яах гээд байгаа юм бэ? Та нар тэр хүний эсрэг юм хий дуусаагүй гэсэн чинь. Үгүй ээ, тэр хүн чинь 3 хоногийн дотор амьлан гэдээсэн байхгүй юу? За тгий. Нэгдүгээр улс төрийн юм байна. Хоёрдугаар бас тэр удирдагчид Ром хот руу Ромын эзэн хаан руу цөөнгүй удаа Понти Пилатын талаар гомдол битсэн хүмүүс баг. Тиймээс тэгээд зэрэг явуулсан.
Понти Пилат цэргүүдэд тушааж булчийг мануулаад зогсохгүй Ром улсын эрх мэдлийн тамгыг дарсан. Энэ одоогийн цагаар битэмжилсэн гэсэн үг. Энэ битэмжилсэн энэ зүйлийг битэмжилсэн хүн нь л энэ лацыг авах ёстой. Өөр хүн авах юм бол болохгүй. Энэ авах хүн нь Ром хүн байсан ч хамаагүй. Понти Пилат өөрөө лацсан бол Понти Пилатын зарилгаар л энэ лац авагдах ёстой. Понти Пилат нийгэм лацчаад тэр лацыг хин нэгэн хүндчдэг бол Понти Пилат Ром улсын сүрхчийг доош нь оруулж байгаа гэдэг утгаараа энэ нь Понти Пилат хангалттай одоо огцрох бас одоо захирагчийн суудлаа өгөх шалтгаан болох байсан. Гэтэл бол яасан мэхээр гайхалтай нь цэргүүд булчийг мандахаа болсон тухай Понти Пилатд мэдээж юу болсон гэж. Цэргүүд сони юм ярьсан те. Мэдхгүй нэг юм тэнгэрэлж урж байсан газар хөдлсөн ингэсэн бид нар унсан те. Тэгсэн тэгээ дээр нь тэр чулууг ингээ онгойлгосон гэж. Бас яг нэгэн чухал мэдээллүүдийг мэдж байгаа тэргүүд нь Понти Пилат руу очихын оронд шууд Юудын удирдагчид дээр очиод ийм боллоо гэж. Тэгж хэлэн гот Ромын тэр тэргүүдэд Юудын удирдагчид мөнгө өгөөд дагалдагчид булчигийн биеийг нь хулгайлсан гэж та нар хэлээ гэж. Тэгээд тэр тэргүүд одоо мэдээж цаазлагдсан байх гэж бол үздэг. Гэхдээ тэр тэргүүдийн тараас нь тэр туургал одоо ч гэсэн явдаг. Хэрвээ булш Есүсийн биеийг хулгайлсан гэдэг яриаг тэд нар анх гаргасан. Харин булчийг нээлттэй болсон үед цэргүүд орхиж явсан гэдгийг бол бид бүгдээр мэдж байгаа. Бас нэг зүйл мэдж байгаа. Өнөөдөр одоо бидний уншиж байгаа булчнаас хадыг өнгөрүүлэн зайлуулсныг тараад дотогш орсон бодовч Есүсийн зохицыг олсонгүй гэж хэлж байгаа. Эдгээр эмэгтэйчүүд ямар аимшигтай зохицыг тэнд оруулж дааванд ороод тавьснаа мэдж байгаа юм. Тэд нар Есүсийг загламаар ямар их зовлон амсаад, загламаа товлогдохоос өмнө ямар их зовлон амсаад, ямар их аимшигтай шархтайгаар тэр бие ингээд ороогдож тийм тавигдсныг мэдж байгаа. Тийм учраас Есүс шархацсан байх боломжгүй. Есүс ухаан алдсан байх боломжгүй. Есүс тэр байтугай амьд үлдэх боломжгүй маш их олон шархтай байсныг тэдгээр эмэгтэйчүүд өөрсдөө бол мэдчихсэн гэж. Тэгэхээр Есүс тэднэрт 3 жил хайрын тухай, үнэн байх тухай, Бурханы өмнө байх тухай заасан байхад тэд нар тэр бүхнийг Есүсийг амьд гэдэг туурхал тарахын тулд солих боломжгүй. Хэрвээ тэд нар солих боломжтой байсан бол тэд нар түүний төлөө хожим амиа өгөхгүй байх. Худал мэдээллийн төлөө. За ингээд чулууг өөртөө өнгөрүүл зайлуулсан байх бас боломжгүй. За бас нэг зүйл нь зарлиг ирээгүй учраас цэргүүд лацыг хөндөг онгойлгохыг зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ дагалдагчид ирсэн бол тэр цэргийн нэгжээ буюу баргаар отоход 12-аас 16 цэргийг тэд нэр алж хядаж эсвэл айлгаж зугтаалгаж ээж лацад хүрэх боломжтой. Яг тэгэхээр Ром улсын лац нь бүх юм дээр дарагддаг учраас тэр лацыг хамгаалах цэргийн тоочгсон байдаг байсан. За ингээд бас мөргөлдөө болсон бол эмэгтэйчүүдийг ирэхэд бөөн бужигнантай болшил байж байсан. Гэтэл энэ бүхэн бол байгаагүй нь Есүс үнэхээр Бурхны оролцоотойгоор амьдсан гэдгийг биднэрт бол гэрчилж хэлдэг. Бас нэг зүйл нь Христийн шаналл кино нагаар 12 цагийн туршид Есүсийн зовж байгааг харахтаа та нэг зүйлийг бодож аваа. Хүнийг бүр ингэтэл нь би зовоосон гэж юу гэж хэтрүүлэн бодох хэрэггүй боловч таны төлөө ингэж ижил таныг аврахаар нүгэлтэй хүн гэдгийг санахад илүүдэхгүй болоо гэж бодож байна. Тийм учраас эзэн таны төлөө тэр бүхнийг ямар нэгэн ял шиг биш харин танд хайртай учраас үрээд тэгээд загламаар хүртэл яваа дараад нь үхлийг хүртэл аваа тэгээд дараад нь оршуулгадаж дахин амьдсан гэдгийг та өнөөдөр санан дурсахыг хүсэж байна. Амен. Тэгээд энэ цагт эзний өмнө ирцгээе. Эзэн Есүсээ надад мөнх амийг өгөхийн тулд зовлон эдэлж амиа өгсөн таньда талархъя гэж. Амен. Түнд алдар магтаалыг хүргэе. толгойд дээр зүсэрсэн миний төлөө Есүс өгчээ түүний хөлгөө шархыг харлаа аврагчисний модон хатчээ
Урсах нулмас Нивцэн би Йосефиха Зомбошэнд тавч Хүнд чолога Удин хачи Месаяна Гунарасче Ой, хесни Нэрийг магтацай Өнирадрин Урд магтацай Үрийг үдбит Магталидулна Эзэн бидний бурхан Ихний хүү амлан бослоо Үхэчний хатгуур хачив Христанийг ээж нар тухачив Ой, ихний нэрийг магтацай Өнирадрин урд магтацай Үрийг үдбит магталидулна Эзэн бидний бурхан Цагаан өнгөрөх Өмсөн ирэх Түүнийг эрэл Харахгүй хүн Ариун хүмүүс Хамт босолцсон Би Есүсийн Ширтэн гарна Бидний хэлсэн бол амин хэлсэн Тэр бүхлийг ядан дэж ямсан Амттай нэгэн дуухаалгаа түүний нэрийг магтцгаая Ихний нэрийг магтацай Өнирадрин урд магтацай Үрийг үдбит магталидулна Эзэн бидний бурхан Ой, ихний нэрийг магтацай Өнирадрин урд магтацай Үрийг үдбит магталидулна Эзэн бидний бурхан Эзэн бидний бурхан Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Лук номын 24-р бүлгийн 2-3 дугаар ишлэлээ суралцлаа. Булчнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотгошорсон боловч эзэн Есүсийн цогцыг олсонгүй.
Библийн тайлбар хичээлдэр булчнаас хадыг өнхрүүлэн зайлуулсан нь эзэн Есүсийг гаргахын тулд биш юм аа. Харин тэднийг оруулж харуулахын тулд байсан гэж тайлбарлаж хэлсэн байсан. Тэгээд заримдаа бид ямар нэгэн зүйлийг сонсоод түүнийг үнэн гэдгийг мэддэгч ягаад ч юм үүндээ итгэдэггүй шүү дээ. Өнөөдөр маш олон хүн Бурхны үгэнд яг л ингэж ханддаг. Есүс Христ бидний төлөө зөвхөн амиа өгөө зогсоогүй, бидэнд ялалтын баяр хөөр, итгэл найдварыг өгөхөөр үхлээс амьлан болсон юм аа. Тэр бидний гим нүглийн бүх шийтгэлийг үүрсэн учраас бид Бурхан эцэгт ойртон ирэх боломжтой болсон. Тэгэд эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргая, түнд талархъя. Орчлон зөвхтөөсөө эзэн минь энэ өглөө бол онцгой өглөө. Энэ өглөө таны хүү Есүс бидний гмийн төлөө дагалмадаар хадагдсан өдөр. Та түүнийг илгээж, та түүнийг биднийг хэрхэн хайрладаг гэдгээ ойлгуулахын тулд, бидний төлөө ямар их зүйл гэдгээ хийдэг гэдгээ ойлгуулахын тулд, биднийг аврах хүсэлтэй, бидний хайрлах хүсэлтэй, бидний өршөөх хүсэлтэй эзэн гэдгээ ойлгуулахын тулд бидний үүрэх ёстой байсан шийтгэлийг түүн дээр тохож, таны хүү Есүс Христ таны хайрын илэрхийлэл болж загалмадаар цавлагдсан тэр гайхалтай өдөр. Өнөөдөр бол 2000 жилийн өмнө дагалдагчдыг харж байхад бол өнөөдөр бидний одоо байгаа шиг ийм уур амьсгалтай бол байгаагүй. Тэд өнөөдөр биднийг аврахын тулд Бурхан ямар их зүйл хийж байгааг бодтойр харж ирсэн тийм аимшигтай өдөр байсан. Харин өнөөдөр бид бол мэднэ. Есүс загалмад дээр миний төлөө, энд байгаа хүмүүсийн төлөө, таны нүдэнд харагдж байгаа хүмүүсийн төлөө өөрийнхөө амийг өгсөн гэдгийг мэднэ. Өнөөдөр бол эзэн Есүс загалмаа дээр хадагдан алагдаж бас загалмаа дээр насварсан өдөр. Түүнийг загалмаа дээр байх үед хайрлах хүмүүс нь хайрлж, үдэн ядах хүмүүс нь үдэн ядаж, түүнээс урууж түүнийг тохирохсон хүмүүс нь тохирохж байсан. Гэхдээ хүмүүсийн ямар хандлагаас үл шалтгаалan та түүнийг дахин амьлуулсан билээ. Бид өнөөдөр Христ итгэлийн хүндэгцэн үеүүдэд яг Ариматын Йосеф шиг зөв сэтгэлтэй Бурхны хаанчлалыг хүлээж чаддаг байхад та тусалж өгөөч. Та дахин ирэх өдрөө дахин амьсны алгаслын баярын зоогийг бидэнтэй хамт барина гэж амсан тэр өдрөө хүртэл сул дорой бидний итгэлийг хамгаалж өгөөч. Есүс таны нэрээр залбирэн гуйлаа. Амен. Сонсогч танд ээлт баасан гаригийн мэндийг дахин хүргэе. Тэгээд энт хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээд амьсны баярын өдрийгтэй тэгэхээр баяр хөөртэйгээр тэмдэглэн өнгөрүүлээрэ. Тэгээд магадгүй эргэн тойронд чи итгэдэггүй хүмүүс байгаа бол та тэдэнд сайн мэдээ хуваалцаж энэ баяраар үнэхээр утга учирыг та мэдрүүлээрэ. Тэгээд эзэн таныг хаж хандах болтугай. Эзэн зүрхийн чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.